Төсвийн тодтолтой холбогдуулаад 2-3 саналаа хэлье. Энэ манай нийслэлийн тамгын газраас мэдээж боловсруулсан баг. Манай орлогч байна уу нөгөө санхүү хөрөнгө оруулалт тавьдаг чинь юм блэ. Энэ төсвийн тодтол дээр дахиад өмнөх жилүүдийн санхүүжилтийг мартсан байж байгаа гинт одоо сэрсэн тал шиг ингэж оруулж ирдэг байлаач. 2024-с 26 он санхүүжүүлэх дүнгээ мартцсан одоо тэрийг нийтдээ 9 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр оруулж ирсэн байна. Тэгээд саяхан 2 сарын өмнө баталж байхдаа энийгээ юугаар харж ирсэн. За дээрэс нь Тарамбаны 350 тэрбумыг бол яг үннийг хэлэхэд сая бусад төлөөлөгч нар ч хэлж байна. Харин их мөнгө байна. Бид нар одоо 2025 оны 12 сард чинь засгийн газраас бид нар чиглэл өгсөн шүү дээ. Төвчж болох зардлуудаа хэмнэх 26 оны үйл ажиллагааны зардлууд дээр. За энэ бол 350 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Яг нийтийн тээврийг хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд явах нь зүйтэй. Би бол энийг хувийн хвшлэр хийх гэж байгаа юм байна гэсэн чинь одоо бараг 100% нийслэл өөрөө хийх гэж байгаа юм шиг юм орж ирж байна. За энэ дээр бол 350 тэрбум яг тодорхой санхүүжилт байж болно. Яг үнийг хэлэхэд өнөөдөр бидэрт бол эрчим хүчний дутагдал асар их байна шүү дээ. Одоо бид нар дунд чадлын нүүрсээр орлох өөр бусад эрчим хүчний их усүр барья гэдэг ингээд өнгөрсөн 7 хоногт бас тэзүүгээ батлуулсан. Тэгээ энэ минь төслүүд дээр жижиг одоо 10 сая доллар авах гээд чадахгүй 35 тэрбум олдохгүй явж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр дулаан хангамжаасаа болоод энэ гэр хорооллын дахин төлөвлөлт гэр хорооллын одоо орон сууцчлуулах энэ хөтөлбөрчийг хэрэгжихгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төслүүд дээр анхаарал хандуулж энэрүүгээ хөрөнгөө оруулах та. Тэгээ одоо ингээд дахиад 2 сарын дараа дахиад нэг тодтол орж ирэх байх л та. Нодлон 2025 онд 8 удаа тодтол орсон. Энэ төсөв тодтоход байна гэдэг чинь өөрөө төсвийн сахилга бат өөрөө хөрөнгийн одоо тогтворгүй байдлыг бий болгодог ийм муу талтай шүү. Тийм болохоор одоо энэ төсөв тодтогж байгаа асуудал дээр бусад хороодын хурал болох бах. Энэ дээр тодорхой ирэх одоо энэ жилийн бусад инфляцийн төвшин болоод хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээнүүдэд тодорхой тооцож нэг мөсөн одоо тодтоглоо хэмээр байна. Тэгэхгүй одоо өнөөдөр 2 сарын 24-ний өдөр дахиад одоо 3 сар 4 сар дахиад тодтох юм. Тодтохмоор байгаа бол жишээлбэл 5 дугаар цахилгаан станцын 200 тэрбумыг бол дэмжиж байна. Өнөөдөр үнэхээр Монгол Улсын засгийн газар тэр дундаа Улаанбаатар хотын хувьд эрчим хүчний хомсдолд орчоод байна. Эрчим хүчнийг одоо бүгдийг фронтод гэдэг шиг бүгдийг одоо эрчим хүчээ нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авъя гэд явж байна. Энэ чиглэлээр нэмэгдүүлж байгаа бол зөв хийх ёстой. Бид өнөөдөр бол эрчим хүчний шууд хараад орно. Дээрээс нь үн тарифын хувьд улс шууд 100% даадаг юм орно. Тийм учраас эрчим хүчний чиглэлээр хийж байгаа төсөл арга хэмжээг бол дэмжих нь зөв. За нийтийн тээвэр дээр бол бид өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд бол нэлээд хөрөнгө оруулалт оруулсан. Одоо эхнийх нь 40 тэрбум 40 сая еврогийн одоо дүүжин тээвэр энэ одоо 100 ашиглалтанд орох гэж байна. За ингээд дараачих юмнуудыг ямар зардлуудаа төвчж болох, ямар зардлуудаа хөрөнгө оруулах вэ гэдгээ ангилж хиймээр байна. Тэрнээс биш нөгөө яг үнийг хэлэхэд бол нийслэлийг бүхий л төвшөндөө харж штэ одоо. Баян айлын балгалзаж байгаа хүүхэд шиг бүх юм дээр хөрөнгөө зарж байна. Нийслэл гэж одоо энэ вант улсын хөрөнгө нь дийлдэхэ байлаа гэдэг. Үндсэндээ бол тийм юм байхгүй штэ. Бид чинь урд хормоогоо аваад хойд хормоогоо нөхөөл ингээд явж байна. Тэгээ энэ нэмэлт өөрчлөлт оруулах болгондоо төсөв гэдэг чинь зүгээр нэг хүүхдийн тоглоом өнөөдөр үүдээд маргааш нь өөр тоглоомор тоглодог шиг эд биш шүү. Тэгээ энэ дээр одоо манайх чинь 4-5 орлогчтой яг энэ төсөв хөрөнгө хариуцсан орлогч нь байдаг. Анхаармаар. Энэ дээрээ бас манай энэ тамгын Эрдэнэ дахь дарга гэдэг ч гэсэн анхаарч хиймээр шүү дээ. Одоо яг нэг үйлхэд та нар чинь нийслэлийнхаа томоохон компаниудын хувьцааны хөрөнгийг мөнгө байхгүй, орлого байхгүй гэд өгч чадахгүй гоц. Тэгчээд одоо орлого нь 438 тэрбумаар нэмэгчлээ. Одоо энийгээ зарыг гээд. Тийм болохоор энэ дээрээ бол би жоохон шүүмжлэлтэй хамдамаар байна. Бас дээрээс нь зөв юмдаа зарцуулмаар байна гэдэг ийм санал хэлмээр байна. Баярлалаа.